Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ номоо танилцуулж байна. За энэ ном маань болохоор сонсдог 250 англи хэлний ном байгаа. Насан туршдаа ашиглах боломжтой хамгийн өргөн иргэлийн нэг гэсэн хэллэгүүдийг оролцуулсан байгаа. За бүгдээрээ жишээ уншиж үзье. Get along with. Сайн харилцаатай байх. Цэцгээ gets along with her boss. Цэцгээ даргатайгаа сайн харилцаатай байдаг. За хэллэгүүдийг тодруулж өгсөн байгаа. Ингэснээрээ өгүүлбэрийн бүтцийг нь илүү сайн ойлгох боломжтой. За энэ доор нь болохоор хэллэгээр өөрөө өгүүлбэр зохиох боломжтой ийм хэсэг байгаа. За миний зөвлөгөө бол эхлээд харандаагаар өөрөө зохиож бичээд дараа нь ChatGPT юм уу өөр хиймэл оюун ухаан ашиглаад энэ хэсэг дээр мөн засаад явах боломжтой. За гэх мэтчлэн 250 хэллэгийн ном байгаа. За ихэнх хэсэгт нь болохоор phrasal verb буюу холбоо үйл үгийн хэллэгүүд байгаа. Дунд хэсэгт нь ийм хэлц үгийн хэллэгүүд байгаа. За сүүл хэсэг дээр нь мөн харилцан яриатай ийм хэллэгүүд мөн байгаа. За хамгийн сүүл хэсэг дээр нь мэдлэгээ шалгаарай гэсэн ийм тестийн хэсэг байгаа. Бүх 250 хэллэгээ судалсны дараа энэхүү тестийг хийх боломжтой. За тэгээ хамгийн сүүлд нь миний сошиал хаягууд болон сургалтын тухай мэдээллийг энэ QR кодоор ороод авах боломжтой. Ном маань маш цөөхөн хэвлэгдсэн учраас 3 сарын 22 хүртэл захиалга аваад тэгээд хааж байгаа шүү. За хүргэлт нь болохоор 3 сарын 23 буюу ням гарагт хүргэлтүүдээ хийх болно. Хөдөө орон нутагт авахыг хүсэж байгаа хүн байх юм бол шуудангаар явуулж өгөх боломжтой. Номын захиалга өгөхийг хүсвэл 250 гэж бичээрэй. За одоо бүгдээрээ сонсож үзцгээе. За энэ QR кодыг утасныхаа камер руу ороод уншуулна. За камер руу оронгууд энэ Open in Chrome гэдэг юм гарч ирнэ. За тэнгууд энэ чинь skip advertisement дээр дарна. За тэгээд эхнийхийг нь сонсъё. Look forward to. Тэсэн ядан хүлээх. I'm looking forward to starting my English online course. Би англи хэлний онлайн сургалтаа эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тавьтаваар нь фолдерт оруулсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ Google Drive гэдэг аппликейшнийг суулгачих юм бол QR кодоо камераараа уншуулад тэгээ болох нь байна.